За энэ уул уурхай дээр барьж байгаа бодлого дээр уг дамжны сайд уг нэлээд зөрөгтэй явж исэн. Тэгээд дундуур нь ингээл улс төрийн шийдвэр гарчлаа марчлаа гэл ингээл ухраад л явчихж байгаа юм шиг санагдаж байна. Уг нь анх ярьж ирснээрээ бол бид нар одоо оюу толгойтой жоохон хатуу ярахад хэцүү байна. Бусад жижигвтер төслүүдээ хөдөлгөе гэдэл энэ одоо орж ирж ирсэн шүү дээ. Энэ дээр бол би бол бас юм зөв юм болов уу гэж бодож ирсэн. Гэтэл одоо ингээд ухраад ороод хойшлууллаа барьлаа гэж явж байна. Тэгээ энэ ер нь энэ нийт одоо энэ дэсийн салбарт байгаа татврын ачаал бол Монгол улсад бол за бусад энэ дэс одоо олборлож байгаа улсууд за Чили байна, Перу байна, Австрали байна, Казахстан байна. Хамаагүй өндөр байгаа шүү дээ манайх. Тэгээ энэ олон улсын зах зээл дээр энэ зэсийн үн өндөр байхад энэ салбараа уг нь ингээд нэг жоохон солонгоруулаад ингээд яах юм уу ингээд одоо ухарсанд нь одоо маш их харамсаж байна. Та бол одоо уг нь засгийн газар бүлэг дээр энийгээ сайхан хамгаалаад аваад гарч ирэх хэрэгтэй байсан. Энэ салбар чи одоо тэгээд энэ оюу толгой эрдэнэт гэдэг нэг хоёроос өөр ярих юмгүй болцсон. Тэгээ одоо ингээд гişүүд ингээд ярихаар ингээд хууль ярьж байхад төслүүдийн бүр нэр зааж ирээд яриад байгаа байхгүй юм чи салбарын асуудал ярьж байгаа шүү дээ. Тэгээд ингээд нэг юм салбарын нэг юм эдэн төслүүдийн лобби явж байгаа юм шигээр л энэ ч болохгүй, тэрж болохгүй, энэ давуу тал болох чинь гэж яриад. Тэгэхээр би шүүмжлэлтэй хандах гэдэг юм бол засгийн газар ийм боломжит хэдэн төсөл байсан, энэ төслүүд нь ингэх байсан, ингэж манай татврын одоо орлого буурах байсан, энийгээ бид нар ингэж олох байсан гэдэг юм уу ингээд тодорхой яриаг үүс болоод одоо ингээд энэ салбар чинь бас ингээд унжийн гэж би бол өвдө дүгнжийн. Тэгэхээр одоо энэ зарчмын зөрүүтэй саналаас чинь болоод баг би бол хуулийг дэмжихэргүй л болсон. Тийм болчлоо л гэж бодож байна. За би Батнот ойлгомжтой хэлж өгье. Энд нэг та бүхэн маань одоо нэг асуултыг л олон давтаад хүн болгоо асуугаад байна л та. Тэгээ би бүгдэнд чинь хариулж штэ. Амнатыг бууруулах бодлого бол зогссон байгаа 20 төслөө хөдөлгөх уулын баяжуулах эрдэнэт үйлдвэрээ бас нэг бэхжүүлэх гэсэн эмэл зорилготой орж ирсэн юм аа. Ингээд одоо улс төрийн нөхцөл байдал одоо би шулуухан хэлээ. Улс төрийн нөхцөл байдал болохгүй. Тэгээ дээрэс нь бас энэ онтройтой хилцээр хийж магадгүй байгаа учраас бас хардлага дагуулдаг байгаа учраас засгийн газар энэ бодлогоос татгалцсан. Тийм учраас бид Зэсийн амнатыг 2026 оны 1-р сарын 1 болтол хөдлөхгүй гэдэг шийдвэрээр явж байгаа. Энэ бол засгийн газар ийм бодлогоо. Өөрчлөгдөж байгаа зүйлс бол энд эрэл судалгааны ажил нэмэгдэнэ. Уул уурхай хаалт сайжирнаа. Одоо уул уурхай хаалтын төлөвлөгөө биелнэ. Байгаль орчны нөхөн сэргээ сайжирнаа. Орон нутагтай хамтарч ажиллах ажиллагаа тодорхой болно. Энэ салбарыг гацааж байгаа олон асуудал шийдэгдэнэ. Амнат 8-9 том шинжилгээний зөвхөн нэг нь ганцхан энэ асуудлаас болоод энэ бүтэн шинжилгээг зогсоочмооргүй байна гэж үү. Одоо тэгээд хуулийнхаа дагуу хилцээл яваад ингээд хэдүүлээ олонхоороо шийдэл асуудлаараа явна шүү дээ, тийм ээ. За баярлалаа.